Монгол улсын төрийн албанд 182 мянга гаруй хүн ажиллаж байна. Тэдгээр хүмүүс эх орныхоо хөгжилд би эх оронч гэдэг хий хоосонгээр биш, харин өдөр бүр хийдэг ажлаараа хувь нэмрээ оруулдаг. Гэтэл төрийн албыг тамхи ширхэлэн зарж байгаа мэт наймаалцаж тэднийг ажилгүй, амьдралгүй болгох шийдвэр албан тасалгааны цонхоор амьдрал толддог 3хан эрхмийн өрөөнд шийдэгдсэн байна. Сандаа уучлаарай хэлээ. Ер нь бол яг өдөө санхүүжилтээ яг төлөвлөлт хийсэн байна. Өдрөө намайг нэр хэлжсэн. Ирээдүйд бид нэр яг ашгаа ингийн явж. Тэгэхээр бид нар бүх хүмүүсийн судалгааг авсан. Бүх агентлаг одоо байгаа агентлаг яам там хүмүүс өөрөөр үүсгээс орон нутгийн биш бүгднгийнх нь албан шилэг гаргаад авсан байна. Тэгээ энэ дэр хин ажиллахгүй ямар одоо өнөртөгтэй байх уу гэдэг юм ийг л нууцлалтай байх хэрэгтэй. Тэгээд тэрийг бид нар за чи яг энэ дэр очих юм. Та доороо 5 одоо удирж ялах 5 тэгээ ийм тэдний санхүүж тусгаж ирэх. Гэдэг ийм нуус тал гэдэг. Энэ бол хоор орондоо тусгацтай байна гэсэн. Хотелыг бас одоо хийц бүх одоо гараар тань үзүүлчих задрах энэ бүх задрах. Энэ бол бид тань ойлгохтой юм байна. Энэ бол тэр нэг санхүүжсэн 1 2 3 дахь хэсэг гэж байгаа. Нэгдүгээр хэсэг нь нөгөө бүх гişүүдийн татвар хураамж байгаа. Гэхдээ бид нар бол байгууллага дээр бол доотлол нь хилцээний дараа ахлах мэргэжилт хүртэл яснаас мэргэжлүүдийг оруулаа. Ахлах мэргэжилтэн хилцээний дараа тэгээ санхүүгийн хэрэгтээ тэгээ дарга дид дарга гэсэн ийм үндсэн хүмүүсийг үнэлээд тэгэл ерөөсөө хитгэнээс хүмүүсээ байршуулаад бид нар мэдээж бид бүгдийн солино шүү дээ. Тэр мэдээж одоо хүмүүсээ бүр ажил төрөлтэй болгоно гэсэн санаа. Гэхдээ энэс бид нар босгож ойролцоо хэд нэг тооцлоо. Ер нь бол нийслэлээс бол нэг 60 тэрбум босгоо. 60 тэрбум босгож байгаа. За одоо хэрэг их газрын дарга гэж байна. Доор нь одоо хэдүүн байна. Чи нэг юутаа хаана тоотоо. За ингээд одоо тоотоо бүгд ингэ залгаж гарцсан. Хөө одоо хүмүүс. За жишээ нь хууль эрх зүйн хэлцэх чинь те дарга нь байна те. Ингээд ард нэг хэлцээний дарга байна, ахлах мэргэжлэн гэдэг энэ энтэй бид харсан. Бүгдийг ингээд хараад тойргийн систем энэ гурвынхаа амиг л одоо тий авчин. Тэгэхээр яг бол энэ хүндэд бид бас ганцхан мөнгө авчих. Чи энийг л авах шүү те. Одоо яг тийм юм гараад байгаа байхгүй 12 оны сонгуульд би тэтгэн өгсөн тэр хүн хаашаа орсон юм бэ? Би намын байрны гадаа ирээд тэгээд тэрэнд нэг зөвхөн өгөөд оруулсан шүү дээ. одоо хамгийн замбрааг байгаа л намзах байна. Тэд бичлэгээ эвлүүлэг гэж хэлж нэг үзв. Гэсэн ч худал зүйл үнэнд гүйцэгдгийн үлгэрээр 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нийслэлийн Монгол Ардын намын дарга Сандуйн энэхүү бичлэг дотроос алдагдсанаа хүлээн зөвшөөрсөн олон мянган төрийн албан хаагчдад хүн цохил толлоо. Монгол Ардын нам бас нийслэлийн Монгол Ардын нам стратеги тактикийн бол ярих нэг юм хуралдаан болсон. Тэр үеийн бичлэг алдагдсан байна. Тэгэхээр бид нар бас энэ хэн алдаж хэн одоо энэ бичлэгийг гадагшна гэсэн хууль хэлтийн байгууллага бас давхар шалгуулна. Энэ үед бол бид нар яг сонгуульд оролцох бас нэг стратеги тактик за мөн нэр дэвшигчдийг хэрхэн шалгаруулах уу, санхүүжилт хэсгийг хэрхэн босгох уу гэдэг талаар бол бид нар ярьж зөвлөлдсөн танилцуул. Төрийн мэс төл дөршөө хэмээн дуугуухан бодол тээж зээлээ төлж үр хүүхдэд тижээдэг төрийн албан хаагчдын албан тушаал нь Монгол Ардын намын сонгуулийн мөнгөө босгох санхүүгийн хүсэр болчихжээ. Хилцээний дарга ахлах мэргэжтэн мөнгө санхүү хариуцдаг дарга нарын мэс маш үнэтэйч. Ингэжл бүгдийг нь сольж халж хурдхан өөрсдийн мөнгөний хүмүүсээ байршуулах нуус төлөвлөгөөгөө хэдийнэ баталжээ. (2012 оны сонгуулиар Арсан нам ард түмний итгэлийг олж олуулсан ч асуудлыг дангаараа шийдэх олон хол чадаагүй юм. Иймээс өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монгол Ардын нам, Монгол Ардын хувьсгалт нам, Иргэний зориг ногоо нам, бие даагчид гээд улсын хурал судалтай бүхий л намуудтай хамтарсан засгийн газрыг байгуулж байлаа. Ардчсан нам Монгол Ардын намын хооронд 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр байгуулсан харилцан итгэлцлийн үндсэн дээр хамтарсан засгаа байгуулж Монгол Ардын намын 6 гишүүн болох оюун хорол, байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдаар, Зогтбаатар барилга хот байгуулалтын сайдаар, Төмөрхүү зам тээврийн сайдаар, Монгол Ардын намын гишүүнд чин зориг хөдөлмөрийн сайдаар, Хөрсөх Монгол улсын шадар сайдаар тус томилогдсон. Гэтэл ажлаа аваад 7 хоногийн дараа яамныхаа албан хаагчдыг халж эхэлсэн гашуунч гэлээ үнэн төгт хэдэнд бий. Үзэгч таны харж байгаа уртаас урт энэ жигсаалт бол ажлаас халагдсан төрийн албан хаагчдын нэрс юм. Ардын намын сайд нарын гарын үсгний үзүүрт ард гэрээ авч явах аав нь ажилгүй. Ажил төрөл хийж өтгөс хөгшдөө тижээх үр хүүхэд нь ажилгүй болсон түүх эртнийх биш саяхных юм. Үүнээс хоёрхан жишээ дуртахад улсын хурлын гишүүн
оюун хорол, байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны удирдах албан тушаалтнуудын 50%-ийг, хөдөлмөрийн сайд чин зориг яамны удирдах албан тушаалтнуудаа 100% халаа зогсохгүй. 21 аймаг 9 дүүрэг нийслэлийн хөдөлмөрийн хилцээний дарга нарын бүгдийг нь толгой дараалан хоморглон халсан баримт энэ байна. Улсын их хурлын 2015 оны 6 дугаар сарын 3-ны өргөдлийн байнгын хорооны тэмдэглэл бичснээр Монгол Ардын намын сайд нар засаг барьсан 8 сарын хугацаанд төрийн албан хаагчид ажлаас үнэлгүй халагдсан гэсэн 179 өргөдөл гомдол хүлээн авсан байдаг. Монгол Ардын намын сайд нар нийтдээ 319 төрийн албан хаагчдыг ажилгүй болгож албан тушаал зарах ажлаа эрчимжүүлсэн нь Улсын их хурлын өргөдлийн байнгын хороо нээлттэй сонсгол хийх хэмжээнд хүргэсэн байна. За бид бүхдийн 57 хүн хөдөлмөрийн сайдын тушаалаар мэргэжлийн боловсрол сургалтын үйлдвэрлэлийн төвийн 27, 26, за 31 хилцээний даргын ажил албыг залгуулж ирсэн улсууд ингээд нэг өдөр бөөнөрөө хамруулан халагдсан. Ийм байж болохгүй. Яагаад гэвэл энэ төрийн ажил чинь цаашаа тасралтгүй залгамж шалгаа болж явж байгаа. Бид нар залуучуудын хэлдгээр хөдөлмөрийн салбар, хөдөлмөрийн хилцэл гэдгийг орон нутаг энэ одоо дүүрэгт өсчгүй байхад бид нар ганцхан бичгтээ очиод орон нутагт хөдөлмөрийн хилцээг өнөөдөр байгуулад хөдөлмөрийн хилцээ өнөөдөр орох хоронтой хинч орсон иргэд үйлчлүүд гарах болцоотой ийм одоо нөхцлөөр хангагдсан. Ийм болтол нь бид нар явсан, ажилласан. Сарын 26-ны байгаль орчин ногоон хөгжил аялал жуулчлалын сайдын оюун хорлолын тушаалаар 2 сарын 27-нд 17 сав газрын дарга нарыг зэрэг ажиллаас нь чөлөөлсөн. За миний бие Эрдэнэ чулуун Баянгол дөрөвдөх мэргэжлийн хилцээний даргаар ажиллаж байсан. Би бол төрийн жинхэнэ албан хаагч шалгалт төрийн албаны шалгалт өгсөн, удирдлагчдын сонгон шалгалтанд орсон, төрийн албан түүний дотор гайлын албанд 11 жил үр бүтээлтэй ажил төлсгий ивэл шагналыг зөндөө өгсөн юм ажилтан. А гэтэл чинь бол одоо ингээд миний орон томилсон ажилтныг хараад үзсэн чинь ямар ч төрийн албаны шалгалт өгөөгүй. Тэгээд Монгол Ардын намын ажлын албанд ажиллаж ирсэн гэсэн. Би бол надад бол тэр намцсаас хамаарахгүйгээр төрийн албанд бол тууштай доктортой 20-30 жил ажилласан шүү. Энэхүү хууль бус үйлдэлийг зогсоохыг Улсын их хурлын дарга энх болтч тухайн үед анхааруулж байжээ. Сүүлийн үед төрийн албан хаагчдыг хамруулан алж байгаа талаар Улсын их хурлд олон арван гомдол санал ирж байгаад сэтгэл эмзэглэж байна. Төрийн албан хаагчдыг халж солихын тулд намууд хамтарч ажиллаагүй гэдгийг засгийн газар салбар хариуцсан сайд нар анхааралтай авч бүх шатанд халаа сэлгээгээ яралтай зогсоох хэрэгтэй. Төрийн албан хаагчд бол төрийн албаны хуулиар зохих ёсоор хамгаалагдсан улсуудаа. Тийм учраас төрийн албан зөвлөл энэ асуудалд анхаарлаа хандуулж хуулийн хүрээнд хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болгож байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн халаа солиондоо Монгол Ардын нам цадсангүй юу? Албан тушаал бүрийг ширхэлэн зарсан ашиг нь биелэгжүү сонгуулийн сурчилгаандаа хүрсэнгүй юу? Тэд төрийн албыг зарах төлөвлөгөөгөө схем 1, 2, 3 болгон өргөжүүлж 2016 оны сонгуульд ялвал төрийн албыг зарах ажлаа дахин хийхээж мэдэгдээд авсан нь бусад намын бухимдлыг хүрүүлжээ. Төрийн албыг үнэлж ашиг тооцсон тухай ахлах мэрэгчлэн санхүүгийн эрх үхийн албан тушаалтан хилцээний даргаас эхлэн төрийн албыг үнэлж ашигаа тооцож буй нь төрийн үүргийг хөсөрдүүлэх авилга хэл ахуулын хөр суурь болно. Энэ босромог үйлдэл нь сонгуулийн хандив биш төрийн албыг төлбөртөө бараа мэт үзэж буг илчилж байна. Хоёрдугаарт төрийн албан хаагчдыг бүгдийг нь солих тухай олон мянган төрийн албан хаагчдыг хомроглон халахаа тодорхой хэлсэн байна. 182 гаруй мянган төрийн албан хаагчдын ур чадварыг нь үл харгалзан зөвхөн Монгол Ардын намын урьдчилан зарсан сүлжээгээр дарангуулын тогтолцоо бий болох санаархал юм а. Орон сууц, сургалтын төлбөрийн зээлтэй олон 10 мянган жирийн төрийн албан хаагч аль нэгэн намын гишүүн биш. Монгол Ардын намд төлбөрөө хийгээгүйхэн төлөө ажилгүй, цалингүй болох ёсгүй. Арчилсан нам сонгуульд ялж олон 10 мянган төрийн албан хаагчтай хамгаалан зогсох болно. Үнэхээр ноцтой мэдээ Монголын төрийг бушнуулсан ийм төвшөлтэй мэдээг сонссон учраас зүгээр сууж юуш болоогүй юм шиг царайж болохгүй байна. Монгол Ардын улсын намын нэр өмнөөс
нэрдэж байгаа бүх хүмүүсийг төлөөлөөд Монголынхаа ард түмнийг ийм ноцтой байдалд бид орчлоо шүү гэдгийг ард түмэндээ хэлж, ард түмнийг анхааруулахаар өнөөдөр энэ хэвлийн бахарлыг зарууллаа. Монголын төрийг худалдчихжээ. Зүгээр албан тушаал худалдаагүй. Энэ нь Монголын төрийг худалдсан байна. Ямар хямдхан Монголын төрийг худалдаж байна. Бидний хувьд мэдээж хэрэг агуу их мөнгө 60 тэрбум төгрөг зөвхөн нийслэлд шүү дээ. Хөдөө оромтлыг оруулах бол энэ аягуул 2 нугарна. 3 нугарна. Тэгвэл 120-оос 180 тэрбум төгрөг байна. Тэгвэл Монголын төрийг бодоод үзэхээр ямар амархан хямдхан худалдаж байна Монголын төрийг. Хитгнээс хүмүүсээ байршуулаад бид нар мэдээж бүгдийг солино шүү дээ. Тэр мэдээж одоо хүмүүсээ бүгд ажил төрөлтөй болгох гэсэн санаа. Тэгвэл эндээс бид нар босгож ойролцоо хэд нэг тооцлоо. Ер нь бол нийслэлээс бол нэг 60 тэрбум өсгөө. 60 тэрбум босгож байгаа. Монгол Ардын намын сайд нар 8 сарын дотор 319 хүнийг хаж байсан хашир туршлагатай нам. Тэд нийслэлийн албан тушаалыг ширхэлэн зараад 60 тэрбумын хөрөнгө ирээдүйд босгоно гэдгээ зарлчихлаа. За тэгээд үргэлжлүүлээд хот хөдөөгүй яам тамгын газрын хилцээний дарга, санхүүгийн дарга, ахлах мэргэжлүүдийн албан тушаал аль хэдийнэ зарагдаж эзэнтэй болчихож өнгөрсөн жилүүдэд үе алнаар нь халах ажлаа эхлүүлсэн Монгол Ардын нам үүлийн үртэй ажлаа давтан хийхээр айлсв. Ардчсан намын аливаа асуудал нь ард түмний нүдэн дээр ил өрнөж, ажиллаач, зөрчлөөч шилэн болгосон бол ах нам гэж нам заадаг Ардын намынхан хаалттай хөшигний цаан суугаад ардын хүүхдийн албан тушаалыг зардаг аимшигтай ажлыг хийж байна.